хугаргай харандагаар бүтэн харандааг зурж болдог. Маргааш таны хэн байх нь өнөөдрийн таны сонголт. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи нь 2010 оноос эхлэн хөдөлмөрийн зах зээл дээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тасралтгүй системтэй сургалт явуулж ирсэн хүний нөөцийн салбарын мэргэжлийн байгууллага юм. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академийн оршин байгаа үндсэн зорилго бол нийгмийн сэтгэлгээг өөрчлөх бөгөөд энэхүү зорилгоо сургалтаар дамжуулан хэрэгжүүлж байгаараа онцлогтой юм. За Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи анх 2010 онд Монголын хүний нөөцийн мэдээллийн төв гэдэг нэртэйгээр бол үйл ажиллагаа явуулж эхэлж байсан. За тэгээ хүний нөөцийн салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага тэгээ хүний нөөцийн менежерийн сургалт болон байгууллагуудад хүний нөөцийн менежментийг сайжруулах чиглэлийн төсөл зөвлөгөө өгөх. За ийм чиглэлээр бол анх байгуулагдчихлаа. За тэгээд нэг жилийн дараа байгууллага үйл ажиллагаа маань өргөчөөд тэгээ Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи болж бол 6 төвтэйгээр үйл ажиллагаа явуулдаг болж хувирсан. Тэгээд ерөнхийдөө манай академи энэ салбарт нэг онцлог байгаа. Тэр юу гэвэл бид нар бол боловсролын салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Тэгэхээр боловсролын салбар маань яг үнэндээ ямар учир шалтгаантай гэвэл ер нь хүнийг өөрчлөхийн тулд байдаг. Тэрнээс хүнийг 4 жил сургаад 4 нас нэмээд нэг хавцах зорилготой бол байхгүй. Тэгэхээр юу өөрчлөх вэ гэдэг хамгийн чухал. Тэгэхээр байгууллагууд бол одоо мэрэгсэн мэдлэг ур чадвартай тийм ажилтнуудын эрэлт бол гарсан байна л да. Ийм учраас одоо тэр байгууллагуудын шаардлагад нийцхүүц тийм ажилтнуудыг бол мэрэгчлэнүүдийг бэлтгэх зорилготой. Гэхдээ нэг академик сургалтын нэг том онцлог байдаг. Тэр юу вэ гэх юм бол мэдлэг биш ур чадвар үр дүнд суурилсан ийм системтэй байна. Яагаад гэвэл мэддэг хүн үр дүн гаргадаг гэсэн үг биш байна. Хичнээн мундаг мэдлэгтэй мөртлөө тэрийг ашигладаг сэтгэлгээ байхгүй бол үр дүн байхгүй. Тэгэхээр байгууллага бол үр дүн хүсэж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол суралцж байгаа хүмүүсийг үр дүн гаргадаг болгоход чиглэгдсэн юм системтэй гэсэн үг. Тэгэхээр систем нь бол ерөнхийдөө дасгалжуулалтын систем дээр бол суурилдаг. Хүмүүс өөрөө үйлдчихэж тэн дээрээс хүмүүс дурслагжуулдаг ийм систем дээр бол явуулдгаар нэлээд онцлог. Тэгээд ер нь бол эцсийн зорилго маань мэдээж ажлын байранд бэлтгэх зорилготой. Монгол улс эдийн засаг болон хүний хөгжлөөрөө Азийн орнуудын дунд тэргүүлэгч улсын тоонд зүй ёсоор орох болсны нэгэн илэрхийлэл нь Монголын залуусын оюуны хэм хэмжээ, сэтгэн бодох чадвар, мэдлэг боловсралтай салшгүй холбоотой. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академийн хамт олон Монгол залуусын оюуны мэдлэгт томоохон хөрөнгө оруулалт хийхээс гадна улс их орондоо чадварлаг, мэрэгсэн боловсон хүчин гаргахын төлөө цаг нартай уралдан амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж яваа чадварлаг хамт олон юм. За манай академиас зохион байгуулдаг сургалтуудын хувьд бол ер нь бол практик суурьтай академик сургалтууд гэж бол явагддаг. За ер нь бол тодорхой хэмжээгээр ямар ч мэргэжлийн хүн байж болно. Онлайн мэдлэгийг 20-30% та олгоод тэрийг практик руу яаж хөрвүүлж ашиглах вэ? Ажлын байран дээр очиод яаж одоо олсон онлайн мэдлэгээ практикт яаж үр дүнтэй ашиглах вэ гэдгийг ер нь бол дийлэх хвчлэн бол зааж байна. За ер нь бол яг практик сургалт гэдгийг бол бид нар бодит байдал гэж ойлгодог. Тэгэхээр бол өнөөдөр хүний нөөцийн менежерч бай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаарч бай, онлайн олж авж байгаа тэр мэдлгүүдийг яаж практикт үр дүнтэй ашиглах вэ гэдгийг манай дээр ер нь бол голчлон заадаг. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи нь 2012 оны 11-р сараас эхлэн хүний нөөцийн менежерүүдийн холбоо, 2013 оноос төслийн төв, Монгол өчиг судлалын төв, 2015 оноос инкубатор төвийг нээж одоогийн байдлаар нийт 6 төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлүүд бид нар энэ олон улсын боловсролын системүүдээс бид нар суралцах нэлээд шаардлага байна. Жишээлбэл энэ тал дээр Солонгосын боловсролын систем нэлээд мундаг байдаг. Солонгосын томоохон ихтэй сургууль ягаад боловсролын систем сайн байдаг нэг том шалтгаан бол дэрэгдээ маш том инкубатор төвтэй байна. Инкубатор гэдэг маань юу гэвэл нэгсэндээ бойжуулдаг төв. Жишээлбэл хүүхэд дутуу төрөхөөр одоо нэг тийм бойжуулдаг нэг тийм саунд хийж байгаа. Тэгээд амьдрах боломжтой болохоор нийгэмд гарахдагтай адилхан дутуу төрсөн төгссөн хүний нөөцийн менежер гэж байж бол. Хүний нөөцийнхаа мэдээд байдаг яг байгууллага дээр очиод хэрэгжүүлэх гэхээр бас нэг учир дутагдaltaй байгаад байна. Тэгэхээр энэ орон зайг нөхөхийн тулд инкубатор буюу бойжуулах төв гэж сая бид нар энэ оноос бол ашиглалтанд оруулж ирсэн л дээ. Тэр маань ерөөдөө ямар зорилготой гэвэл байгууллагуудаас хүний нөөцийн менежментийн судалгааны төслүүдийг авдаг. Энэ төслүүдээр тухайд суралцж төгссөн суралцагчдаас баг бүрдүүлээд тэр судалгаан дээр бол ажилт. Тэгэхээр энэ хооронд суралцагчдад юу бий болж байна гэхээр бодитоор судалгаа хийж үзэж байна, шинжилгээ хийж үзэж байна. Тэгээ тэрэн дээр дүгнэлт хийж үзэж байна. Тэгээ тэрэн дээр сайжруулах үйл ажиллагаануудыг тодорхойлж үзэж байна.
Тэгэхээр ерөнхийдөө бол нэг ийм зорилготой ийм инкубатор төв гэж бас байгуулагдаад энэ маань нэлээд үр дүнтэй болж байна. Манай сургалтанд суугаад мэрэгжлийн диплом авсан ажилтнууд бол ямар ч байгууллагад ажиллах боломжтой. Байгууллагад байдаг эрсдэлтэй ажлын байрнуудын чиглэлээр тэгээ байгууллагын одоо хөдөлмөрийн аюул байдлын удирдлагын тогтолцоо, тэгээ байгууллагын байх ёстой эрсдлийн эмнэлгээ, эрсдлийн менежмент, тэгээд цаашлах юм бол бүр удирдах ажилтны ёс зүй хүртэл орно. Тэгээ удирдлагын өөрийгөө яаж илэрхийлэх вэ, яаж хөгжих вэ, яаж хөдөлмөрийн аюул байдалд олон хүмүүсийг татах энэ талаар. Тэгээ жилийн сургалт бол яг ерөнхийдөө жилийн сургалтын 80% нь бол цэвэр хөдөлмөрийн аюул байдал, тэгээд 20% нь бол за дадлага, за 70% нь хөдөлмөрийн аюул байдал ирүүлэх онол. Тэгээд 30%-ийнх нь нэг хэсэг нь дадлага байна, нэг хэсэг нь хувь хүний хөгжлийн чиглэлээр байх. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний актем одоогийн байдлаар хувь хүн болон албан байгууллагад зориулсан 400 гаруй удаагийн албан ёсны сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулад байна. Мөн төгсөгчдийн 80 гаруй хувь нь өөрийн суралцсан чиглэлээрээ хөдөлмөрийн зах зээл дээр чадварлаг боловсон хүчин болж амжилттай ажиллаж чаддаг төдийгүй өөртөө хандах хандлага болон өөрийн нөөц бололцоогоо ашиглах, нийгэмд байр сууриа олгох чадварыг давхар эзэмшдгээрээ давуу талтай юм а. Миний хувьд хүний нөөцийн удирдлага шинжилгээ академик сонгож суралцсанараа бол хувь хүнийг хөгжил, дээрээс нь цагийн менежмент, удирдах ухаан, харилцааны соёл зэрэг хичээлүүдийг сурсан. Тэгээд одоо бол яг хүний нөөцийн мэрэгжлэр бол ажилладаг. Entertainment-аа бол удирдах явдаг. Тэгээд энэ академик төгснөөрөө бол аль салбарт хөврөн ажиллах чадвартай болгож төгсдгөөрөө их онцлог давуу талтай юм гэж боддгоо. Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2014 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улсын харилцаа ба гараад харилцааны ажилтан гэсэн мэргэжлэр төгссөн. 2015 оны 5 сараас Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академийн 1 жилийн мэргэжүүлэх сургалтанд HRD TGS гэсэн ангийг сонгон суралцсан. За миний энэхүү мэргэжлийг сонгох болсон гол шалтгаан бол өөрийн бизнес сэтгэлгээндээ хөтлөгдөн сонгосон. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний актемны нийт 30 гаруй багш ажилтан 5000 гаруй төгсөгчтэй. Салбартаа хэдийнэ өөрийн гэсэн орон зайг баттай бий болгож чадсан нь тус байгууллагын ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Энэ ч утгаараа 2012 онд шилдэг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, ур чадварт суурилсан сургалт, 2013 онд шилдэг төрийн бус байгууллага, 2013 онд сургалтын стандарт хэвшүүлэгч байгууллага, 2014 онд нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч байгууллага зэрэг шагналыг тус хүртсэн юм. За 2015-аас 16 оны хичээлийн жилд хүний нөөцийн удирдлага гээд 1 жилийн анги, за хүний нөөцийн менежерийн 45 хоногийн сургалтууд, за мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн одоо ажилтнаар бэлтгэх 1 жилийн нарийн мэргэжүүлэх сургалтууд, мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтнаар бэлтгэх 30 хоногийн сургалтуудыг одоо тус бүртгэл аваад эсэгчтэй бүрдүүлж байна. За ер нь бол 1 жилийн дипломын сургалтын хувьд бол бүрэн дунд боловсралтай хүмүүс сууж болдгоороо бас онцлогтой. 20-с дээш насны бүрэн дунд боловсралтай юм хүмүүс бол ер нь хамрагдана. 45 хоногийн болон богино хугацааны сургалтуудад бол дандаа дээд боловсралтай. Гэхдээ аль нэг чиглэлээр ямар ч хамаагүй аль нэг чиглэлээр дээд сургууль төгссөн хүмүүс бол ирээд хамрагдах бол бүрэн боломжтой. Хэрвээ та үндсэн мэргэжлээсээ одоо хөрвж ажиллах сонирхолтой бол мэргэжлээ буруу сонгосон бол одоогоор ажил хийгээгүй ийм байгаа бол манай богино хугацааны 45 хоногийн эрчимжүүлсэн сургалтуудад хамрагдах бүрэн боломжтой. За энэ жил ихтэй сургуульд эсэх гэж байгаа сургууль мэргэжил сонголтоо хийх гэж байгаа хүмүүсийн хувьд бол манай хүний нөөцийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага гэсэн 1 жилийн мэргэжүүлэх сургалтууд бол одоо эсэлт авж байна. За ер нь хүний нөөцийн менежерийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтны одоо энэ мэргэжлүүд болвол хөдөлмөрийн зах зээл дээр маш өндөр байгаа мэргэжлүүдийн тоонд орж байгаа. Нэгдүгээрт хоёрдугаарт бол цаашид ойрын 5-аас 10 жилд эрэлт хэрэгцээ маш өндөр байх юм хандлага төлөвтэй байгаа учраас бид нар зах зээлийн одоо эрэлтэд зах зээлийн судалгаан дээр үндэслэж энэ сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулад энэ хоёр чиглэлээр одоо нарийн мэргэжүүлэх юм эсэлт авж байна. Мэргэжүүлж диплом олгох 1 жилийн практик суурьтай академик сургалтад дээрх чиглэлээр сурах, цаашид ажиллах, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүн бүр суралцах боломжтой бөгөөд нас боловсролын түвшин хамаарахгүй. 2015-аас 2016 оны хичээлийн жилд мэргэжил сонгох гэж байгаа залуусыг элсэн суралцахыг уурьж байна. Бүрдүүлэх материал: боловсролын гэрчилгээний хуулбар, иргэний цахим үнэмлэхийн хуулбар, элсхийг хүссэн өргөдөл, ойрын 5 жилийн төлөвлөгөө,
Цэд зураг 3%, бүртгэлийн хураамж 5,000 төгрөгийг тус тус бүрдүүлнэ. Хүний нөөцийн удирдлага шинжилгээний академийн мэдээлэл зөвлөгөөх ажилтнуудын утас бол 24 цагийн турш ажиллаж байгаа. За хэрвээ та хүний нөөцийн менежер гэдэг мэргэжлийг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтан бэлтгэх сургалтын хөтөлбөртэй танилцахыг хүсэж байгаа бол энэ талаар мэдээлэл авахыг хүсэж байгаа бол манай утсанд хандаад нээлттэй мэдээлэл зөвлөгөө авах бүрэн боломжтой. За мөн манай дээр сургалтын амтлагаа гэдэг үйл ажиллагаа 2015 оны 1 сараас хойш эхлээд хагас жил гаруй явагдаж байна. Хэрвээ та оюундаа хөрөнгө оруулалт хийх гэж байгаа болвол энийг бас амталж үзэх хэрэгтэй, судалж үзэх хэрэгтэй. Тийм учраас та ирээд манай байгууллага дээр явагдаж байгаа сургалтуудын процесстэй бичлэн танилцаад манай хичээлд сууж үзээд амталгаа хийж үзэх бүрэн боломжтой. Үүний дараа бол сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна. За ингээд энэ жил 2015-аас 16 оны хичээлийн жилд хүний нөөцийн менежментээр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтнаар суралцах сонирхолтой хүмүүсийн хувьд бол манай үд хаалга бол үргэлжлэн та бүхэн ирээд мэргэжлийн хүнээс мэдээлэл зөвлөгөө аваад манай хичээлд сууж үзээд сургалтын хөтөлбөрийг нарийн судалж үзээд илсээрэй гэж зөвлөмөр байна. Үзэгч та бүхэн гэсэн өөрсдийнхөө оюуны мэдлэгт хөрөнгө оруулалт хийж албан тушаал нэмэгдүүлэх бусад салбарт хөврөн ажиллах чадвартай болохыг хүсэх юм бол хүний нөөцийн удирдлага шинжилгээ академиг зорин ирээрэй. Ингээд үзэгч та бүхэн өөрсдийн оюуны мэдлэгт хөрөнгө оруулалт хийхийг хүсэж байвал Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээ академиг зориорой. Хугаргаан харандаагаар бүтэн харандааг зурж болдог. Маргааш таны хэн байх нь өнөөдрийн таны сонголт. Монголын хүний нөөцийн удирдлага шинжилгээний академи.